Сайн бацгаана уу, манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ хүн улгайлах гэмт хэрэгтэй холбоотой нэгэн хэргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Энэхүү хэрэг нь 2013 онд гарсан хэрэг. Зения бол сувилагчаар ажилладаг New Hampshire мужийн нэгэн жижигхэн тааванд Сара болон Аби гэх хоёр охиныхоо хамтаар амьдардаг ганц бие ээж. Түүний том охин болох Аби нь 14 настай. Уг нь бүтэн нэр нь Abigail юм байлээ. Гэхдээ эргэн тойрных нь хүмүүс бүгдээрээ түүнийг Аби хэмээн дууддаг. Абигийн хувьд тэрээр маш хөвгчлөлтэй, эрч хүчтэй, олон найз нөхөдтэй, найрсаг ийм охин. Эргэн тойрных нь хүмүүс түүнийг ийдэг, бусдад тусрах уу, ер нь чадахгүй зүйл гэж байхгүй маш авьяаслаг, тэгээ мэддэг чаддаг болгоноо найз нөхөддөө зааж өгөөл явж идэг ийм хүүхэд хэмээн дүрслэн ярьсан байдаг. Аби Жими хэмээх найз хөвгүүнтэй тэд нэг ахлах сургуульд хамтдаа суралцдаг бөгөөд маш хөөрхөн нэг тийм нэгнээ дэмжиж урамшуулдаг хөөрхөн эрхлээр үргэлцгээдэг. За 2013 оны 10 дугаар сарын 9-нд Аби урдын л адил хичээлдээ явахаар гэрээсээ гараад явсан ба хамгийн сайн найз Мирандатайгаа сургууль дээрээ уулзан тэд хамтдаа физикийн хичээлдээ сууцгаасан байдаг. Гэхдээ тухайн өдрийн үдээс хойш нь болж Аби хичээлээ тараад гэртээ ирэх байсан боловч тэрээр гэртээ ирээгүй. Ер нь бол сургуулийнхаа автобуснаас бууж ирээгүй. Зения энэ үед охиноо сургуулийнхаа автобусаар гэртээ ирээгүй болохоор нь баг зэрэг гайхсан боловч нэг их зүйл бодоогүй. Учир нь Аби зарим өдрүүдэд хичээлээ тарчаад найзуудтайгаа хамт алхаад гэртээ хүрээд ирдэг. Эсвэл хичээлэн тарсан ч гэсэн сургууль дээр үлдээд найзуудтайгаа хамт байжгаад гэртээ ирдэг. Тийм болохоор Зения ямар ч байсан охин руугаа зурус бичээд хаана байгааг нь асууя гэж бодоод зурус бичтэл Аби түүний зурусанд нь огт хариулаагүй. Тэгээ бүр залхахт нь хүртэл утсаа авдаггүй. За энэ үеэс эхлээд Зения нэлээд санаан зовоод сургууль дээр нь очихоор шийдэн гэрээсээ гараад явсан ба сургууль дээр нь очих үед хүүхдүүд бол бүгдээрээ аль хэдийн тараад гэр гэрлүүгөө явцгаасан. Сургууль дээр нь сургуулийн жижүүр болон номын санч хоёр л байжсэн. Угаасаа тэдний амьдардаг таавн нь жижигхэн таавн тэгээд бүгдээрээ нэг мэддэг болохоор номын санчиж гэсэн Зениаг хараад Абигийн ээж нь гэж бол шууд мэднэ. Тэгсэн номын санчийн хэлж байгаагаар бол Аби айл эрт хэдэн цагийн өмнө сургуулаасаа гараад явсан болж таардаг. За ингээд ямар нэгэн зүйл буруу байна гэдгийг шууд мэдсэн Зения цагдаа дуудлага өгч Абиг ор сургаггүй алга болсон хэмээн тэмдэглүүлээд цагдаагийн ажилтнууд Абиг эрен хайх үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Хамгийн эхлээд тэд сургуулийн хяналтын камерыг шалгаж үзсэн. Тэгсэн чинь Аби өдрийн 2 цаг 29 минутанд сургуулаасаа гараад явж байгаа нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байдаг. Тэрээр тухайн өдөр саарл өнгийн дээрээс судалтай цамц хар өнгийн өмд мөн хар өнгийн гутал өмсөөд үүргэвчтэй цүнх үүрсэн байсан нь энэ зурган дээрээс харагдчихээн. Хамгийн эхлээд цагдаагийн ажилтнууд түүнийг хаа нэг тийшээ яваад гэрээсээ зугтсан байх боломжтой хэмээн үзчихсэн. Гэхдээ түүний үүрээд явж байгаа үүргэвчтэй цүнхийг харах юм бол дүүртэл нь юм чихэд явж байгаа биш, хичээлийнхаа хэдийн юмыг л хийгээд явж исэн гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Ер нь бол гэрээсээ зугтахаар төлөвлөж исэн бол үүргэвчэндээ аль болох хэрэгцээтэй бүх зүйлээ дүүртэл нь хийгээд аваад явна. Гэтэл тийм зүйл огт ажиглагдаагүй. Дээрэс нь мөрдөгчөд Абигийн найзуудтай нуулзаад тэдэнтэй ярилцсан байдаг. Тэгээд тэднээс сүүлийн үед Абигийн зан аашинд ямар нэг өөрчлөлт гарсан уу? Гэрээсээ зугтах талаар ярьж исэн удаа байгаа юу? Амьдралд нь ямар нэгэн хэцүү зүйл тохиолдсон ч гэдэм үү? Тийм зүйл та нарт ярьсан уу хэмээн асуухад бүх найзууд нь дуу нэгтэйгээр үгүй хэмээн хариулсан байдаг. Найзуудынх нь хэлснээр бол Аби хизээж гэрээсээ зугтаа та нэг тийшээ хил чимээгүй ор сургаггүй алга болох хүн биш. Үүнээс гадна Абигийн төрсөн өдөр нь ердөө алга болсон өдрөөс нь 3 хоногийн дараа л болох байсан юм байлээ. Тэгээ Аби Зения хоёр төрсөн өдөрт нь зориулаад бүх найзуудыг нь дуудаад үдшилэг зохион байгуулахаар төлөвлөж исэн. Энэхүү үдшилэг нь зүгээр ч нэг Зения охиндоо зориулаад хийгээд өгч байгаа юм биш. Аби өөрөө маш их хүсэн хүлээж догтолж исэн ийм үдшилэг байсан. Тэгэхээр хүсэн хүлээж исэн энэ үдшилэг нь болохоос ердөө 3 хоногийн өмнө ингээд гэрээсээ зугтана гэдг нь өөрөө ямар ч хавцалтаагүй зүйл болж таарч байгаа. За Абигийн сургууль нь гэрээс нь тийм чухал зайтай биш. Өмнө нь хэлжсэнчлэн алхаад явсан ч болохоор тийм л ойрхон зайтай. Тэгэхээр Аби 2 цаг 29 минутанд сургуулаасаа гараад явсан бол гэрлүүгөө явж явах замд нь түүнд ямар нэгэн зүйл болсон болж таарах гээд байна да. Тиймээс мөрдөгчд болон Зения тэгээд Абигийн эргэн тойрны хүмүүс бүгдээрээ тэр Абиг нэгжээж самналт хийн Абиг хайж эхэлдэг. Учир нь тэд бодохдоо магадгүй Аби явж байгаа төлөө гимтэйгээ тааны газар унаад өгсөн эсвэл осол аваар гарсан байж магадгүйгээд тэр Абиг шалгасан боловч Аби олдоогүй.
Цаашлаад мөрдөгчид ойр хавьд байх эмнэлгүүд рүү холбоо бариад Абиг эмнэлэгт хүргэсэн эсхийг шалгасан боловч мөн л түүнээс ямар ч сураг гардаггүй. Үүнийхээ хажуугаар мөрдөгчид түүний зургийг болон тухайн өдөр өмсөжсэн хувцас мөн сүүлд хаана харагдсан талаар нь зураг туудас хийгээд олон нийтэд тараан Абиг үдсэн харсан хүн байх юм бол яаралтай цагдаагийн газарт холбогдно уу хэмээн мэдээлэл гаргадаг. За ер нь бол ингээд Абиг ерөн хайх үйл ажиллагаа маш өргөн хүрээтэй явагдаж эхэлсэн. FBI-ын цагдаагийн газрынхан сайн дурын ерөн хайгуулчид болон тухайн таванд амьдардаг оршин суугчид гээд бүх хүмүүс энэхүү ерөн хайх үйл ажиллагаанд оролцож исэн ба бүгдээрээ л чадах чинээгээрээ тусалцааж исэн. Жишээ нь Зениагийн хуршууд нь өдөр болгон ээлжээрээ хоол хийгээд Зения Сара хоёр дээр оруулж ирж өгдөг. Мэдээж энэ хүнд хэцүү үед бол Зения Сара хоёр юун тэр хоол унд бодох мантай байгаа гэдгийг мэдчихсэн болохоор хуршууд нь ийхүү тусалж исэн байгаа. Цаашлаа тухайн тавны оршин суугчид бүгдээрээ хандивын аян эхлүүлээд Абиг ерөн хайх үйл ажиллагаанд нэмэр болгож хандив хүртэл цуглуулсан байдаг. Үүний хажуугаар цагдаагийн ажилтнууд болон FBI-ын тэгээ сайн дурын ерөн хайгуулчид гээд бүгдээрээ хэдийн хэсэгт хуваагдан нисдэг тэрэгтэй, завтай, явганаар гээд тэр хавийн эргэн тойронд байх ой мод, уул ус ер нь бүх л газрыг нэг-нэгэнгүү нэгжижсэн. Цаашлаад Абигийн найзууд нь болон сургуулийнхаа хүүхдүүд бүгдээрээ нийлж агаад бичлэг хийгээд Абиг буцаад гэртээ хүрээд ирээ. Бид нэр бүгдээрээ чамайг хүлээж байна гэд Абид хандаж бүгд сэтгэлийн үгнүүдээ хүртэл хэлцгээсэн. Гэвч харамсалтай нь Абигаас ямар ч сураг чимээ гарахгүй байсаар бүтэн 1 сар өнгөрсөн байдаг. За мөрдөгчид Абигийн утасных нь байршил хамгийн сүүлд хаан зааж исэн гэдгийг нь удалгүй мөн олж тогтоосон. Тэгсэн Аби хамгийн сүүлд 2 цаг 53 минутанд найз өвгөн болох Жими рүүгээ зүрхтэй эможи явуулаад үүнээс хойш 14 минутын дараа буюу 3 цаг 7 минутанд түүний утас нь унтарсан бөгөөд хамгийн сүүлд унтрах үедээ утасных нь байршил гэрээс нь нэг хол биш яг л сургуулаас гэрлүүгээ явдаг зам дээр нь зааж исэн байгаа. Мэдээж мөрдөгчид түүний найз өвгөн Жимигээс ч гэсэн мэдүүлэг аваад түүнийг Абигийн алга болсон хэрэгт ямар нэг байдлаар холбоотой эсхийг нь шалгаж үзсэн байдаг. Гэхдээ Абиг алга болох үед Жими сургуулийнхаа автобусны дотор гэрлүүгээ явжсэн. Тэгээ Аби руу хайртай шүү гэд зурвас бичих үед Аби хариуд нь зүрхтэй эможи явуулсан нь энэ. Тэгэхээр ер нь бол Жими энэхүү хэрэгт огт холбоогүй гэдг нь ийхүү батлагдж байгаа. За гэтэл үүний дараахан нэгэн хачирхалтай зүйл болсон. Юу болсон бэ гэхээр 11-р сарын 6-нд буюу Абиг алга болсноос яг 1 сарын дараа Зения шуудангийн хайрцагаа шалгаж үздэг. Угаасаа охин нь алга болчоод юу тэр шуудангийн хайрцаг мантай байжгаад сарын дараа л шуудангийн хайрцагаа шалгаж үзсэн нь энэ. Тэгсэн 10-р сарын 23-нд буюу Абиг алга болсноос 2-7 хоногийн дараа түүнд Абигаас захиа ирсэн байдаг. За энэхүү захаан дээр болохоор ээжээ би таныг маш их санаж байна. Таны төсөөлдгөөс ч илүү ихээр би танд хайртай. Намайг ийм зүйл хийсэнд уучлаарай. Би зурагтаар бас сонин дээрээс намайг хайж байгаа гэдгийг чинь олж харсан. Тийм ээ би амьд байгаа. Би аюулгүй бас эсэн мэнд байгаа. Би таныг маш их санаж байна. Гэхдээ танд хаана байгаа гэдгээ хэлж чадахгүй. Хайртай шүү, хүчтэй байгаарай. Би гэртээ очиод таныг чангаар тэрвэрчнэ гэж зүүдэлсэн. Намайг танд хайртай гэдгийг минь битгий мартаарай. Миний өмнөөс Сараг тэрвэрэд түүнийг санаж байгааг минь бас түүнд хайртай гэдгийг минь дамжуулж хэлээрэй. Миний зүуд нэг л өдөр биелээсэ гэж би залбирч байгаа хэмээн бичсэн ийм захиа байсан. За энэхүү загтлын хувьд Абигийн бичгийн хэв нь бол мөн гэхдээ түүний хэрэгэлдэг үгнүүд болон өөрийгөө илэрхийлдэг байдлаас нь тис ондоо Аби шиг юу н байгаагүй. Яг л хэн нэгэн хажуунаас нь хэлж өгөөд хүчээр ийм захиа бичүүлсэн юм шиг харагдчихсан. За харамсалтай нь энэхүү захианы дараа олон нийт болон Абигийн сургуулийн зарим хүүхдүүд түүний талаар цуу яриа гаргаж эхэлсэн байдаг. Сургууль дээр нь гарсан цуу ярианы хувьд гэх юм бол түүнийг жирэмсэн болоод гэрээсээ зугтсан, өөр хөвшин хүнтэй явж агаад тэр хүнээсээ хүүхэдтэй болсон, харт амхинд ороод тэгээ гэрээсээ зугтахаар болсон гэх мэт ийм цуу ярианууд тарж эхэлсэн байдаг. Үүний хажуугаар сошиалоор олон нийт ч гэсэн эн чинь гэрээсээ зугтцсан юм биш. Тэнийг ирэн хайж яадیں۔ Өөрөө зугтаад явсан байхад нь татвар төлөгчдийн мөнгийг хэрэггүй зүйлд үрлээ гэх мэт маш харгас сэтгэгдлүүдийг хүмүүс бичиж эхэлсэн байдаг. Абигийн гэр бүлийнхэнд мэдээж ямар аимшигтай хэцүү байсан болоо. Тийм байхад хүмүүс юу ч болоогүй юм шиг амнаасаа ийм хэрцгий үгнүүд урсгаж идэг гэж бодохоор бас л аимшигтай байгаа. Гэхдээ Аз болж цагдаагийн ажилтнууд бол түүний энэ захыг нь харчаад гэрээсээ зугтсан байна гэд хэргийг хаагаад орхиогүй. Мөрдөгчд бол Абид машин байхгүй, түүнд гэрт нь мөнгө байсан, гэхдээ мөнгө авч яваагүй. Өмсөх илүү хувцас ч гэсэн аваагүй.
Энэ бол гэрээсээ зугтсан зүйл огт биш ээ. Энэ бол хүн хулгайлах, гэмт хэрэг байх өндөр магадлалтай хэмээн үзээд мөртлгөө үргэлжлүүлсээр л байсан. За ингээд Абигаас ямар ч сураг гарахгүй байсаар цаг хугацаа ч өнгөрсөөр шинэ он гарч 2014 он болдог. Энэ үед FBI-аас $10,000, Зеня $20,000, Абигийн аав нь болохоор $30,000 гээд нийт $60,000-ыг Абигийн сургийг гаргаж баттай мэдээлэл өгсөн хүнд нь шагнал болгон өгнө хэмээн зарлж исэн боловч энэ бүхэн ямар ч нэмэр болоогүй. Цаашлаад шинэ оны үеэр Зеня охиндоо хандан захаа бичээд охиныгоо хайхад зориулан бүтээсэн Абиг гэрт нь авчир гэх нэртэй вебсайт дээр нийтэлсэн байдаг. Энэхүү захиандаа тэрээр би чамдаа маш их хайртай. Чамайг энэ захааг олж харна гэж найдаж байна. Ингэж захаагаар харилцахыг үзэн ядж байгаа ч чамд хэлхийг хүссэн зүйлсээ хэлхийн тулд инхээс өөр арга алга. Чиний захаа миний амьдралдаа авсан хамгийн том бэлэг байсан. Би чамайг амьд байгаад л маш их талархаж байна. Чамайг дахиад хармаар байна, бас тэрвэрмээр байна. Би чамайг жаргалтай байгаасаа гэж хүсэж байна. Хэрвээ чамайг хүсэх юм бол би чамайг хаанч байсан очиод л авна. Би зүгээр л чамайг дахиад харахыг хүсэж байна. Дахиад уулзах үедээ би шинэ амьдрал эхлүүлж болно. Би бүх зүйлийг хийх болно. Сара ч бас чамайг маш их санаж байгаа. Чамайг дахиад хармаар байгаа. Хайртай шүү. Гэртээ хүрээдэр хэмээн бичсэн байдаг. За ингээд Абиг 90 хайх үйл ажиллагаанд нэг их ахиц гарахгүй байсаар 2014 оны 7 сар болсон. Гэхдээ Абигаас ямар ч сураг чимээ байхгүй хэвээрээ. Гэтэл 7 дугаар сарын 20-ны нэм гарагт Зеня гэртээ уцаар ирээд сууж итэл хэн нэгэн гаднаас хаалхан онгойлгон орж ирээд ээж хэмээн хашгирдаг. Ингээд Зеня яаран үүднийхээ өрөөнд гүгээд очтол Аби 9 сарын өмнө алуу болох үедээ ямар хувцастай байсан яг тэр хувцастайгаа гэрээхээ үүдэнд зогсож идэг. Эцэст нь ийхүү Аби охин бүхэл бүтэн 9 сарын дараа бие махбодын хувьд эрүүл эсэн мэнд гэртээ буцаж ирсэн. Абиг гэртээ буцаж ирсний дараа мөрдөгчдөд болон гэр бүлийнхэнд нь түүнээс асуухыг хүссэн маш олон асуулт байсан боловч Аби эхэндээ өөрийгөө хулгайлагдсан гэдгээс өөр ямар ч зүйлийг гэрээхэндээ ч тэр мөрдөгчдөд ч тэр хэлээгүй. Тэгээ түүнийг юу ч ярихгүй болохоор нь гэр бүлийнхэн нь болон цагдаагийн ажилтнууд Абид хандан чи бидэнд гэмт хэрэгтнийг ямар хүн байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгжижил яг чам шиг өөр гим зэмгүй олон охтуудыг аюулд орхоос нь өмнө урьдчилан сэргийлж чаднаагаа хэмээн түүнийг ятгаснаар Аби юу болсон талаар бүх зүйлсийг баг багаар ярьж эхэлсэн байдаг. Аби энхүү хинт ч юу ч ярихгүй байсан гол шалтгаанаа тайлбарлахдаа түүнийг хулгайлсан этгээд хэрвээ чи миний талаар өөр хүнд хэлэх юм бол би гэр бүлийнхнийг чинь бүгдийг нь алан шүү хэмээн Абиг сүрдүүлсэн бөгөөд энхүү этгээд нь Нейт Киби гэх нэртэй этгээд. За Абиг алуу болсон тухайн өдөр яг юу болсон бэ? Аби тухайн өдөр шинээр авсан баг зэргийн өсгийтэй хар өнгийн гутлаа өмсөөд сургуультай явсан байгаа. Тэг хичээлээ тарчаад сургуулийн автобус хүлээхээ оронд алхаад харьцъя гэж шийдээд гэрлүүгээ алхаж эхэлсэн. Тэгсэн өсгийтэй дээрээс нь шин болохоор өмсч явсан гутал нь хөлийг нь өвтгөөд Аби замдаа амандаа өглөөд автобусын суугаал явдаг байж хэмээн ганцаараа яриад алхаж итэл хажууд нь нэгэн машин ирж зогсоод дотроос нь нэгэн залуу хүлчүү өвдөд байгаа юм шиг харагдахын би хүргээд өгөхгүй хэмээн асуудаг. Аби уг нь танихгүй хүнтэй ярьж болохгүй, танихгүй хүний машинд орж сууж болохгүй гэж мэддэг. Гэхдээ тухайн үед өнөөх хэрэгтэй нэг тийм гим хоргүй өөрт нь хор хөнөөл учруулахааргүй юм шиг харагдаад бас дээрэс нь хөлн өвдөд байсан болохоор машинд нь ороод суусан. Хэдийгээр тухайн эрэгтэй өөрт нь гим хор учруулахааргүй харагдчихсэн ч Аби түүнд гэрийн хаягаа зааж өгөхийг хүсээгүй. Тэгээ гэрийнх нь ойрхон байх нэгэн рестораны хаягийг нөгөөд тэнд хүргээд өгчөө хэмээн тэрхүү залууд хэлсэн байгаа. Тэгсэн өнөөх залуу за би замаараа Home Depot орж нэг юм авах ёстой. Удахгүй гэлс орчоод гараад ирнэ гэж хэлээд яг замд нь байсан Home Depot-гийн зогсоол руу эргэж ороод бүр тойрч яваад арт талд нь ямар ч хүн тэр удаа машинч байхгүй хэсэгт ирээд зогсдог. Энэ үед Аби бүх зүйл буруугаар эргэж байгааг ойлгон машинаас гарч зүхтахаар оролцсон боловч өнөөх Нейт гэх хэрэгтэй халааснасаа буу гаргаж ирэн гуйн дээр нь буугаа тулгаад хэрвээ зүхтах гэж оролдох юм бол тархийг чинь зад бууд чинь шүү хэмээн Абиг сүрдүүлээд түүний хоёр гарыг нь ард нь гавлан толгойд нь хар удууглаад машиныхаа суудлыг арагш нь хэвтүүлээд Абиг чимээгүйхэн хэвтээд яв хэмээн тушаасан байдаг. Үүнийхэн дараа Абигийн уцыг нь мөн унтрааж эвдэлж хайхаа мартаагүй. Ингээд тэд машинтай нэлээд удаа явсан. Аби замдаа дээшээ баг зэрэг өндөгөөд толгойдоо ууд өглөөсөн ч гэсэн хаагуур явж байгаагаа цонхоор гадагш харах гэж оролдсон юм байлээ. Гэхдээ энэ үед нь Нед түүний хөл рүүнд цахилгаан борохоогоор зогсон байдаг. За ингээд тэд явсаар нэг газар ирээд зогсдог.
Нэйт Абиг машинаас буулгаад мөрөн дээрээ тохон нэг газар оруулж ирсэн бөгөөд тэрхүү газар нь болохоор ногоон өнгийн шалтай. Ханан дээгүүр нь баахан багаж хэрэгслүүд өлгцөн. Ер нь нэг тийм ажлын багаж хэрэгслүүдэд хураадаг агуулга шиг харагдчихсан байгаа. За Нэйт Абиг энэхүү газар тавчирсныхаа дараа түүнээс насыг нь асуугаад дараа нь түүнд бэлгийн хүчирхийлэл үзүүлэн аимшигтайгаар хүчирхийлсэн байдаг. Үүнийхээ дараа тэрээр Абигийн толгойд нь мөн л уу туглаад амийг нь скотчоор дараад дээрэс нь мотоциклийн хамгаалалтын малгай толгойд нь угалж дараа нь рок хөгжим маш чангаар асааж орхиод өөрөө гадагшаа гараа явсан. Ер нь бол Аби эхний хэдэн өдөр байнга ингээд сандал дээрээ хүлээтэй толгойдоо уу төглүүлээд амаа скотчоор даруулсан ийм байдалтай байж исэн бөгөөд Нэйд инхүү чанга хөгжим асааж орхичоод гараад явдган ч гэсэн цаана учиртай. Хэрвээ Аби ойрлох ч юм уу ямар нэг байдлаар чанга чимээ гаргаж хүмүүсээс тусламж гуйхаар оролдох юм бол бусад хүмүүс түүнийг сонсохгүй байхын тулд Нэйд ингэж хөгжим чанга дээр нь тавиад орхидог байсан байгаа. Ингээ үүнээс хэд хоногийн дараа Нэйт Абид өөрийг нь гэр бүлийнхэн нь хайгаад буу юм болж байгаа талаар хэлж Абигийн өөрийнх нь зурагтай алга болсон талаар нь мэдээ бичсэн сонинг түнд үзүүлээд гэр бүлийнхэндээ захаа бич өөрийгөө гэрээсээ зугцсан мэтээр тэдэнд ойлгуул хэмээн бал цаас өгсөн байдаг. Тэгээ Аби уг нь захиагаа биччихэд доор нь хумсаараа цаасан дээр мөр гарган туслаараа би хулгайлагдсан хэмээн бичсэн байсан боловч Нэйт түүнийг нь олоод харсан. Тэгээ тэр өдөр Абиг бүтэн цагийн турш цахилгаан бороохоогоор зодоод дахин өөр захиа бичүүлсэн байдаг. За ингээ үүнээс хойш цаг хугацаа өнгөрсөөр яваандаа Нэйт баг багаараа Абид арай зөөлөн хандаж эхэлсэн. Түүнийг орон дээр унтахыг нь зөвшөөрөөд тэгээ толгойд нь угалдаг хамгаалалтын малгайгач гэсэн аваад амных нь болтыг ч гэсэн авч яхаар болдог. Гэхдээ Нэйт оронд нь нохооны хүзүүнд зүйлэгдэг тог цогтөг хүзүүвч олж ирээд Абид зүйлгээд орил гэж тушаасан байгаа. Ингээд Абиг орилох үед нь Нэйт нөгөө хүзүүвчээрээ түүнийг тогон цохиулаад хэрвээ чи орилж чимээ гаргах юм бол яг ийм өвдөлтийг дахиад мэдрэх болно шүү хэмээн сүрдүүлсэн. За хэдийгээр Аби 14 настай жоохон хөвгтч гэсэн амьд гарахын тулд Нэйтэд сайн хандаж түүний хүсснийг хийж ижил боломж гарах юм бол тэндээс зугтаж амьд гарч чадна гэдгээ мэдчихсэн. Ингээ Аби баг багаар Нэйттэй дотносож эхэлдэг. Гэхдээ мэдээж Нэйтийн аимшигтай хүчирхийлэл бол зогсоогүй. Тэрээр өдөр бүр заримдаа бүр өдөрт хэд хэдэн удаа Абид бэлгийн хүчирхийлэл үзүүлдэг хэвээрээ. Тэгээ бүр өөрийгөө мастер гэж дууд хэмээн Абид тушаасан байдаг. Эхэндээ Нэйт өөрийнхөө нэрийг Абид огт хэлээгүй юм байлээ. Гэхдээ нэг удаа Нэйт Абиг хоол хийж сур гэд түүнд хоолны жортой ном өгсөн. Гэтэл тэрхүү номон дээр нь энэхүү ном нь Нэйт Кибигийн өмч гэд бичсэн байдаг. Ингэж анх Аби Нэйтийн нэрийг нь мэдчихсэн юм байлээ. За ингээ байжтал хэдэн сарын дараа нэг өдөр Нэйт гаднаас орж ирээд Абиг өөр тийш нь нүүлгэн гэд түүнийг машиныхаа ард хийгээд хаа нэг тийшээ аваад явсан. Тэгээ Абиг авчирсан шинэ газар нь болохоор яг л өмнө нь түүний байсан агуулга шиг зүйлтэй маш тустай хаасаагүй багаж хэрэгслүүд өлгцөн ийм өрөө. Тэгээ өрөөний голд бас нэг матрас тавьсан. Тэр нь бол мэдээж Абигийн унтах газар. Абигийн ч гэжтэй ер нь бол тухайн үедээ Нэйт түүнтэй хамтдаа унтдаг болсон байсан. Цаашлаад шинэ ирсэн энэхүү газар нь болохоор хаалган дээрээ баахан тийм улаан цэнхэр утаснуудаар дүүрэн байсан бөгөөд үүнийг Нэйт Абид тайлбарлахдаа энэ хаалгыг зөвхөн түлхүүрээр л онгойлгож болно. Хэрвээ чи дотроос нь хүчээр онгойлгох гэж оролдоод эсвэл өөр хүн гаднаас онгойлгож орж ирэхээр оролдох юм бол хаалга дэлбэрч чи үхэх болно хэмээн тайлбарлсан байдаг. За ингээд Аби хулгайлагдсанаас хойш 9 сарын дараа Нэйт нэг л өдөр Абид сарвчтай молгон өмсөөлөн өнөөдөр чамайг гэрт чинь үргэж өгнө гэд түүнийг аван гадагш гарсан бөгөөд тэд хамтдаа оройн хоол идсэн. Тэгээ хоол идчихэд гарч ирээд жоохон явж яснаа Нэйт гинтхэн Абиг машинаас буу хэмээн хэлсэн байгаа. Аби нэлээд гайхсан ч гэсэн машинаас нь буусан. Тэгсэн чинь Нэйт юу ч хэлэлгүй шууд хөдлөөд давхаад яваад өгдөг. Аби мэдээж энэ үед ингээд гинтхэн л эрхчлөөтэй болсон гэдэгтээ оогт итгэж өгөөгүй. Цаашлаад Нэйт Абиг гэрээс нь тийм ч хол биш ойрхон авч ирээд буулгасан болохоор Аби ингээд гэртээ зүгээр л халахад хүрээд ирсэн нь энэ байсан. За ингээд Абиг гэртээ буцаж ирснээс 4 хоногийн дараа 33 настай Нэйт Кибигийн талаар мэдээлэл олон нийтэд ил болж үүний дараахан Нэйтийг гэртээ байж ахтан цагдаагийн ажилтнууд түүнийг барьж аван хорьсон байдаг. Тэгэхээр Нэйт Киби гэж хэн бэ? Нэйтийн хувьд тэрээр Абигийн гэрээс 30 майл буюу 48 км-ийн зайтай ганцаараа амьдардаг ийм залуу. Нэйт нэг бууны дэлгүүрт ажилтсан байлээ. Тэгээ өөрт нь баахан буу, янз бүрийн багаж хэрэгслүүд байгаад байсан нь энэ ажилтай нь холбоотой.
Нэйтийн эргэн тойрных нь хүмүүсийн ярьж байгаагаар тэрээр маш чимээгүй, дуу цөөтэй, ер нь маш дотгошоогоо нэгэн. Тэгээ 10 жилд байхасаа ер нь бол байнга хэрэг тарьдаг, байсгийгээл нэг хэрэгт орооцолдчтой, ер нь бол тэр хавийн цагдаагийн ажилтнууд түүнийг бүр мэддэг болцсон ийм хүүхэд байсан. Тэр тухай 10 жилд байхад нь хүүхдүүд түүнийг гажиг амтан гэж очилдог байсан юм байлээ. Яагаад гэхээр Нейт байнга бусад хүүхдүүдийг айлгаж тэднийг дээрлэхдэг. Дээрээс нь найзч байхгүй, тэгээ бүр өсвөр наснд байхдаа 42 хоногийн турш сэтгцэн эмнэлэгт хэвтээд гарч исэн удаатай. Үүнээс гадна өөр нэг зүйл нь гэвэл Нейт Абиг хорж авах хугацаанд өөр бас хэрэгт орооцолдоод амьдсан байдаг. Яасан бэ гэсэн чинь Нейт машинтай явж байгаад өөр нэг машинтай хальт шүргэлдсэн юм байлээ. Тэр нь тийм том осол бол байгаагүй. Тэгээд цагтаа дуудаад даатгал энтертэйгээ яриад өнгөрсөн. Тэгсэн бүх зүйл шийдэгдсэний дараа хүртэл Нейт нөгөө машиныг шүргсэн эмэгтэйгээ хойноос нь дагсаар агаад гэрт нь бүр дагаж очиод машиныхын зургийг эн тэндээс нь аваад исэн байгаа. Тэгэхээр нөгөө эмэгтэй чи болооч манайхаас яв цагтаа дуудлаа шүү гэдгсэн чинь Нейт нөгөө эмэгтэйг барьж авснаа хавраад унгаацсан. Ингээ мэдээж өнөөх эмэгтэй цагтаа дуудаад гомдолтой хэмээн Нейтийг шүүхэд өгсөн байдаг. Тэгээ яг тэр өдрөө Нейт айсан уу яасан гинтгэн гаднаас орж ирснээ Абиг өөр тийш нь нүүлгэн гээд авч яваад өөр газарт аваад ирсэн байлээ. Гэхдээ тэгээ өөр газарт авч ирсэн ч гэжтэй яг үнэндээ Нейтийн хашаанд нь хоёр зөөврийн чиргүүл байдаг. Тэгээ хоёуланд нь ажлынхаа багаж хэрэгслүүдийг оруулаад тавьчдаг ийм чиргүүлүүд. Тэгсэн тухайн өдөр болохоор Нейт Абиг өөр газар руу нүүлгэн гэж авч гараад машинтайгаа тэр хаваар хэсэг тойрч явж агаад буцаад гэртээ ирээд нөгөө нэг өөр чиргүүлэндээ Абиг оруулсан нь тэр байсан. Тэгээ Аби мэдээж нүдэн болттой явж байгаа. Дээрээс нь тухайн Абигийн амьдарч исэн чиргүүлүүд нь бүгдээрээ цонхон битүү гадагшаа харах боломжгүй тул Аби өөрийгөө шал өөр газарт ирчлээ л гэж бодсон байгаа. За одоо гол зүйл нь яг яагаад Нейт гинтхэн Абиг зүгээр л суллаад явуулсан бэ? Нейт нэг сайндаач Абиг зүгээр суллаад явуулчаагүй. Яг яасан бэ гэдгсэн чинь Нейт тухайн үед ажилласаа халагдаад тэгээ дуудлахаар биеийн үнэлдэг нэгэн эмэгтэйтэй уулзаж хамтдаа буудалд хонсон байгаа. Тухайн эмэгтэйгийн хэлж байгаагаар Нейт үнэхээр найрсаг, сайн залуу шиг санагдсан. Тэгээд бүр тэд хоорондоо шүнжэнгөө юм яриад Нейт нөгөө эмэгтэйгийнхаа үсээр нь оролдож байгаа дунтуулсан бөгөөд өглөө эмэгтэйг сэрхэд Нейт орных нь хажууд 3 ширхэг $50 дэвсгэр төлдөгөө явцсан байсан. Тэгээ өнөөх эмэгтэй буудлаас гараад Walmart ороод юм авчаад нөгөө Нейтийн үлдээсэн мөнгөөр нь тооцоо хийх гэсэн чинь худалдагчийн түүнийг төр хүлээж агаарай гэд цааш явсан бөгөөд удалгүй цагдаагийн ажилтнууд орж ирээд эмэгтэйг бариад авсан. Юу болсон бэ гэдгсэн чинь нөгөө Нейтийн түүнд үлдээсэн мөнгө нь хуурамч мөнгө байсан болж таарсан. Ингээ мэдээж өнөөх эмэгтэй болсон бүх үйл явдлыг цагдаагийн ажилтнуудад яриад Нейтийн талаарч гэсэн тэдэнд хэлсэн байдаг. Үүнийхээ дараа тэрхүү эмэгтэй цагдаагийн газраас гарч ирээд Нейт рүү залгаан түүн рүү хурлаж цагдаад бүх үннийг хэлсэн. Цагдаа нар удахгүй чам дээр очино гэдгийг ч мөн Нейтэд хэлсэн байгаа. Ингээд Нейт удахгүй цагдаад баригдахаа мэдээд цагдаагийн ажилтнууд ирж түүнийг баривчлан гэрийг нь нэгжин гэдгийг мэдчихсэн болохоор Абиг тавьж явуулсан нь энэ. За Нейтийг баригдсны дараа 7 дугаар сарын 29-нд шүүхээс түүнийг $1 сая барьцаа төлбөр төлөөд шүүх хурал хүртлээр суллагдаж болно гэсэн шийдвэрийг гаргасан байдаг. Гэхдээ Нейтэд $1 сая байгаагүй тул тэрээр шүүх хурлаа хүлээнгээ шоронд хоригдохоор болсон. Үүний дараа 2015 онд түүний шүүх хурал нь болж шүүхээс Нейтийг хүн хулгайлсан, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон, бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэх мэт хэрэгүүдэд гим буруутай хэмээн үзэж хамгийн багадаа 45 жил, ихтэй 90 жил хоригдох ялыг оноосон байдаг. За энд өөр нэг зүйлийг нэмж хэлэхэд Нейтийн шүүх хуралд нь Аби мөн оролцсон. Шүүх хурлын үеэр Аби Нейтэд хандан "Би чамайг нэг зүйлийг мэдээсэй гэж хүсэж байна. Чиний ачаар би өөрийн эрх чөлөөндөө өмнөхөөсөө илүү талархаж сурсан. Бусад хүмүүс чамайг чөтгөр мангас гэж дуудаж байгаа. Гэхдээ би чамайг хүн гэж хардаг шүү. Миний эрх чөлөөг эргүүлж өгсөнд чинь баярлалаа. Хэдийгээр амьдрал минь өмнөхөөсөө өөрчлөгдсөн ч би чамайг аль хэдийн уучлсан" хэмээн хэлсэн байдаг. За үүнээс гадна Аби нэгэн ярилцлагаанда өөрөө ч мэдлгүйгээр Нейтэд тасаад эхэлсэн байсан талаараа мөн ярьсан байт юм байлээ. Өөрийг нь хулгайлж, хүчирхийлж, муухай, ширүүн харьцдаг хүн нь хаяа нэг зөөлөн хандаад өөртөө сайхан харьцах үед түүнд нь баярлаад буцаад нөгөө хүчирхийлэгчээ өрөвдөж, хайрлж, ойлгохыг хичээдэг ийм синдром байдаг. Тэгээ дээрэс нь Аби тухайн үед 14 настай байсан.
Үүнд бол түүнийг буруутгах аргагүй. 14 настай охин байтугай нас бие төрсөн хүмүүс хүртэл энэхүү синдром илэрдэг. Хөргийн охин тэгэхээр өөрийг нь хулгайлж, хүчирхийлж, сэтгэл санааны болон биеийн махбодын хүчирхийлэлд байлгасан хүнээ ингээд ойлгохыг хичээгээд бусад хүмүүсээс өмгөөлж гинэ гэдэг нь сэтгэл санааны хувьд түүнийг яг ямархуу байдалд байгааг нь бас харуулж байгаа. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэлээс ихтүүлдэж бусадтайгаа мөн хуваалцаарай. Ингээ өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөөр бэлдсэн бичлэг маань энд хүрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг болов лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мигмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.